ажлыг дэмжиж байгаамаа. Гэхдээ яг анхны хилцүүлэг дээр нэлээд жаахан ажиллаж өргөжүүлэх шаардлагатай болов гэж бодож байна. Одоогийн орж исэн тогтоолын төсөл бол үндсэндээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй холбоотой тэдний эрхийг одоос хамгаалахтай холбоотой асуудал нэлээд төлхөө орсон юм байна. Тийм учраас нэгэн тогтоол гаргаж байгаа учраас нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалтай холбоотой асуудлаар нэлээд өргөжүүлж оруулах зүйтэй үлгсэн бодолтой байна. Хоёр дахь асуудал нь зөвхөн хүүхдийн асарж байгаа асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлэх тухай асуудал биш. Ерөөсөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож байгаа тэтгэмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлыг бид авч үзэх цаг нь болсон. Одоо бие даан амьдрах чадваргүй, өөрийнхөө амьдралыг бусдын дэмжлэггүйгээр аваа явж чадахгүй байгаа энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бид нь олгож байгаа тэтгэмж нь амжиргааны төвшингөөс доогуур хэмжээнд байгаамаа. Амжиргааны төвшингөөс доогуур хэмжээний тэтгэмж өгчхөөд өөрийнхөө амьдралыг бие даан аваа явж чадахгүй, хөгжиж чадахгүй байгаа иргэдийн бид нар хүнээс дутахгүй энгийн амьдрал аваа яваа гэж хэлэх нөхцөл нь буруу юм. Тийм учраас цаашдаа бид нар халамжийн тэтгэмжтэй холбоотой асуудал ярихдаа амжиргааны төвшингөөс дээгүүр тогтоодог байх. Ядаж өөрийнхөө амьдралыг хэвийн хэмжээнд бусдаас дэмжлэг хүсэхгүйгээр хэвийн хэмжээнд аваа явдаг байх. Тэр хэмжээнд нь хүрэх ийм зарчмын бодлого бид авах цаг нь болсон. Хоёр дахь асуудал нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөртийг дэмжихтэй холбоотойгоор энэ тогтоол нэлээд бас заалтууд оруулж өгөх ёстой тухай асуудлыг бид цаашдаа анхаарах хэрэгтэй байна. Олон жил яригдж байгаа нэг шийдэгдэх асуудал байгаамаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд хинээс дутахгүйгээр тэгш оролцох нөхцөл боломжийг нь хангаж өгнө. Ялангуяа нийгмийн амьдралд оролцох шаардлагатай байгаа дид цэцгийг нь бий болох ёстой гэж олон жил ярьж байгаа юм. Тэгсэн хатлаа өнөөдөр ерөөсөн орон нутагт битгий хэл Улаанбаатар хотод хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдрал тэгш оролцох тийм дид үтцийг нь бид бий болгож чадахгүй байх. Тэгэхээр энэ дид үтцтэй холбоотой асуудлыг бас энэ тогтоол тусах хэрэгтэй хаа гэж. Гурав дахь асуудал нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгай сургууль цэцэрлэгт хамруулан хөгжүүлэх гэхээс илүүтэйгээр энгийн хүүхдүүдтэй нэгэн адил тэдэнтэйг нэг дор сурч боловсрох тэр нөхцөлийг нь бүрдүүлэх ёстой. Тусгаарлаад байх тусмал улам л тусгаар болоод байдаг асуудлууд байдаг. Тийм учраас ялангуяа орон нутагт бол энгийн хүүхдүүдтэй нэг адилхан хэмжээнд нэг ангид сурч боловсрох тэр нөхцөлийг нь бүрдүүлэх, нийгэм хамт олонд нь төлөвшүүлэх энэ асуудлыг бид нар анхаарах ёстой гэж ийм бодолтой байна. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бол маш их зовлон бий. Аав ээжүүд нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асраад хараад өөрөө ажил орлогогүй болдог. Дээр нь асар их сэтгэл санааны дарамтанд байдаг. Нөгөө талаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд мэн өөр өөрийн онцлог хөгжлийн бэрхшээлээс төрлөөсөө хамаарат асар олон хоорондоо маш их зөрчилтэй асуудлууд нийтлэг эрх ашиг нь зохицуулж чадахгүй асуудлууд байдаг. Нийтдээ миний баярлж байгаа нь 30 гаруй төрлийн бас байгууллага бий. Хөгжлийн бэрхшээлийнхаа төрлөөсөө хамаарат. Тэгэхээр энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашиг хамгаалан ажиллаж байгаа төрийн бас байгууллагуудыг чадварчуулах, бэхжүүлэх талаас нь төрөөс онцгой ус анхаарч ажиллах заашгүй шаардлагатай байгаа. Өөрийнхөө онцлогийг илэрхийлж ажилладаг, тэднийхээ эрх ашигын төлөө ажилладаг энэ төрийн бас байгууллагуудыг засгийн газраас онцгойлон анхаарч гэрээний үндсэн дээр санхүүжилт олгодог, бэхжүүлдэг байх, төлөвшүүлэх асуудал дээр чадварчуулах асуудал дээр онцгой анхаарах хэрэгтэй гэсэн. Ийм хэдэн асуудлаар цаашдаа хилцүүлгийн явцад өргөжлөл санал оруулж бас хөгшөөг гэлээ. За баярлалаа.